Running Man. Энэ влогийг маань одоо ажлынхан маань үзгэл хата. Картын жижиггүй, таксиныхаа напын жижиггүй, бараг 20 минут суулаа. Тэг өглөөний минь гэж хэлгэж бараг 30 минут болсон байлээ бурхан. Яа ямар ч л эцэст новс юм байна. Бид носын үйлдвэр дээр ирсэн байгаа. Тэгээд үйлдвэр дээр орж тавьчихсан байгаа. Үйлдвэрийн маань нөгөө аюулгүй байдал стандартыг хангахын тулд үйлдвэртэй танилцах. Тэрхүү өмнө заавал нэрүүлэх хэвцэг өмсөх хэрэгтэй. Та бүхэнд одоо Mons Cosmetics-ийн гоо сайхны үйлдвэрлэлийг танилцуулах гэж байна. За манай үйлдвэр маань 2021 оны 9 сарын 17 буюу Mons бахархлын өдрөөрөө одоо GMP стандартын шаардлага хангасан үйлдвэрийг ашиглалтанд оруулсан байгаа. Түүний одоо найрлага бэлтгэх ийм хэсэг байгаа. За 3 тоног төхөөрөмж байна. Энэ дээр болохоор детергент тоног төхөөрөмж буюу детергент бүтээгдэхүүний найрлага бэлтгэдэг. Шампунь, гарын шингэн савн, гар хариуцлагч гэл, биеийн шингэн савнгийн зурлаг хийгддэг байгаа. Одоо нэг удаагийн зурлагаараа 1 тонн бүтээгдэхүүний зурлаг хийдэг. Ийм тоног төхөөрөмж байна. За цаатлын 2 маань болохоор 200 тоног төхөөрөмж. Энэ дээр болохоор сүүн шингэн, лосьон болон одоо бусад одоо 100-аас 200 литрийн багтаамжтай ийм бүтээгдэхүүн нийлдэг, зуурч бэлтгэдэг. Ийм тоног төхөөрөмж байна. Яг нөгөө батлагдсан технологийн картын дагуу бүтээгдэхүүний маань найрлага хийгддэг байгаа. За найрлага хийгдээ дуусныхаа дараа бүтээгдэхүүнийхаа төлөв байдлыг шалгаад докторчлтын хэсэг рүү шилжүүлнэ. 24-өөс 72 цаг докторчлтанд байна. За тухайн бүтээгдэхүүний хийм болон микробиологийн шинжилгээний хариу шаардлага хангасан тохиолдолд бүтээгдэхүүнийг савлах зөвшөөрөл өгдөг байгаа. Одоо энэ зөвшөөрсөн буюу ногоон зураасан дээр тухайн өдрийн зөвшөөрөгдсөн савлах бүтээгдэхүүнүүд байрлана гэсэн. Бүтээгдэхүүн савлах хэсэг маань болохоор тасралтгүй ажиллагаатай 4 шугамтай анхдагч чадаа савлгаанаас нь савлгасан сав баглаа боолыг тусгай зориултын өрөөнд ариутгсан саваа хүлээж аваад савлагч нар бүтээгдэхүүнийг савлнаа. Хамгийн онцлог зүйл маань болохоор яг дэлхийн стандартыг барьж ажиллаж байгаа. Бидний хайртай дуртай магадгүй үнэтэй зарагддаг импортын орж ирдэг бүтээгдэхүүнүүд Монголда яг тэр стандартаар үйлдвэрлэгдэж байгаа гэх нь өнөөдрийн харуулах хэвээр. Тэгээ бидний ойлгох хэвээр хамгийн чухал зүйл байгаа шүү. Ойлгож байна уу та? 90 оноос эхлээд энэ Монгол улсын гоо сайхны дотоодын үйлдвэрлэл хийсэн гэхээр амар олон жил би бол яг өмнө бас мэдтгүй байсан. Би төрхийн эмнэлгээс гарч байгаа юм гэж харагдчихсан. Бидний зөксөж байгаа юм болохоор косметикийн үйлдвэрийн бор гэсэн. Дараа нэмийн үйлдвэр үзэх юм эсвэл агуулгах. Дахиад хавцаас хийж байгаа юм шиг хоёулаас. За тэгээ утгагүй нөгөө нэг одоо энэ яг баримтлагдаг стандарт нь ямар зарчмаар сонгогддгийг гэдгийг илүү дэлгэрэнгүй бас тайлбарлаж өгвөл утга учирыг бас илүү ойлгох байх гоё ярианууд авч өгөө. За Mons Cosmetics-ийн хувьд бол одоо нийтдээ 3 олон улсын ISO стандартыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За эхнийх нь бол яг косметик гоо сайхны үйлдвэрлэлийнхаа хувьд ISO 22716 буюу GMP стандарт гоо сайхны үйлдвэрлэлийн зохистой дадлаг гэсэн ийм стандартыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За хоёр дахь нь болохоор ISO 9001 буюу чанарын менежментийн тогтолцооны стандарт. За ISO 14001 буюу байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт гэдэг ийм 3 стандартыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За GMP стандартын хувьд бол GMP буюу Good Manufacturing Practice буюу үйлдвэрлэлийн зохистой дадлаг гэсэн ийм стандарт байгаа. Энэ стандарт маань яадаг вэ гэхээр эхлэл материалаас эцсийн бүтээгдэхүүн болох үйлдвэрлэлийн бүх үе шатнд болохоор хяналтыг тавьж ингэж хэрэгжүүлдэг ийм стандарт. Энэ стандартыг манайх 2021 онд Англи улсын Intertek олон улсын баталгаажилтын ийм компаниар баталгаажуулаад жил болгон ийм гадны аудитд хамрагдаад ажилладаг байгаа. Тэгээ одоо болохоор
Мосын агуулгах руу явж үзэж байгаа. Би ерөөсөө өмнө очиж үзээгүй л дээ. Бүгдээ хамтдаа үзцгээе. Хань юу? Одоо ёо замын цан шийдэх юм. Агуулгах бас нэлийн том харагдлаасаа явж ирсэн. Тийм би мосыг тийм амар олон зүйлсэн бараг гэж мэддэг юм. Анзаардаг юм. Би зөвхөн санал мэддэг байсан. За үйлдвэртээ очиж гоё танилцсан шүү. Агуулгатай танилцсан шүү. Тэгээ бүгдээрээ хоол иднээс ч тэгээд гэж бодсон. Амар халуун. Би бүр ингээд 9 сараас эхлэв. Би амар даардаг, дарахтай амьд. Тэг бүр ингээд үйл миний бүр зөвхөн орцсон. Амар гайгүй. Би ерөөсөө амар халуун. Би агуулгах юм байна шүү. Зэрэг. Гайхалтай болсон юм. Би агуулгах хийсэн. Намдаа төсөөлсөн гэж бодсон. Тав кемперүүд байгаа л хэлсэн. Тэр нэг яг агуулгах гэхээр нэг амар өөр хүлээлттэй байсан чинь орж ирсэн чинь амар гоё тогтцтой амар гоё зүрхэн. Тухайн ингээ яг нөгөө орчин дээр орж ирэх шал эрсдэс өөр байгаа болохоор хамаагүй одоо сэтгэл нийт таабах нь өндөр тий. Агуулгахаас хамгийн дуртай хэсэг чинь хаана гэдэг вэ? Яагаад вэ? Ажлынхаа хэсгээс хамгийн их цагийг өнгөрүүлэх хүсдэг хэсэг. Сүүлийн нөгөө өглөөний цайгаа дандаа ингээд нэг нэгээр бэлдэж ирдэг гэсэн байна. Одоо агуулгах. Тэгээд хэдүүлээ нөгөө дээд амралтын өрөөс шүү дээ. Тэрэнд ингээд бөөндөө сууж байгаа нөгөө нэгнийхээ бэлдэж ирсэн ингээд идэх нь тэр нь айгүй гоё яриа өрнүүлээд хоорондоо инээ үгүй тэр нь гоё байна. Ер нь бол ингээд үүдээр нь орж ирсэн ч гоё дуустай манай. Ер нь бол тийм. Миний асуулт ингэж байна. За битэрийн өнөөдрийн аялалын хүрээд дууслаа. Тэгээ зөндөө бас сонирхолтой өмнө хизээж харж үзэж байгаагүй зүйлсүүдийг харуулсан байх. Гэхдээ амар гоо хөгжлөлтөө сонирхолтой бай гэж бодсон ч гэсэндээ өөртөө жоохон шокнд орсон байгаа дуусчлаа. Тэгээд гэхдээ дараагийн цуврал гэж гарна. Хамтаагаарай. Хамтаагаарай.